Үүлэн хэдтэй орчлон. Миний 2 дахь арамаа. Үүлэн хэдтэй орчлон арамаа. M+ аппликейшн сайхнаас орлоо. За тэгээд соёлын тэргүүний ажилтан Сонор Мялах цаг группийн админ Бат Магнагийн уншснаар M+-д орсон. Тэгээд гадаад дотоод байгаа уншигчд маань M+-ыг эхэлж татж аваад дараа нь тэсн дотроос нь үүлэн хэдтэй орчлон гэж хайгаад олж уншаарай. За миний энэ арамаанд 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол орны амьдрал, за тэгээд цаад утга учир үлийн үрийн сэжмийг зангидаж Монголын ахуй амьдрал, хүрээ хотын тухай өгүүлсэн юм адал явдалтай Монгол арамаа юм аа. Огторгууд нисэгч шувуунд хүртэл газар унах сүүдэр байдаг. Алигтай олиггүй үйл бүхэнд араас нь боловсрох үр байдаг. Бадруулт төрийн 30 дугаар он, аргын тооллын 1904 он. Нийслэл хүрээний усны гудамжны адагт байх Там Дамжаадын гэр. Дотроо уужим зайтай шургааг өндөр хашаанд гисэр сүмэх мэд ваар ногоон дээвэртэй хятад янзын хэнцэр байшин залгаад тоогооч зарц нарын толгой хорогдох тагзнууд барааны агуулх холтой навтгар бүнзэрчээ. Гуйлан бариултаа их дааман хаалга онголзох бүр жингэнэг хонготой явган хаалганы зэс бариул илэгдэж гүцжээ. Үүрэндээ ганирах том гэгчийн гарц нохоо үргэлнэ. Хүрээний гудмаар нам гүн хаа нэгтээ нохоо уцах өглөө эрт цаг байлаа. Өхөрөө хэвстэй умбархан тасалгаанд нэгэн гоо бүсгүй гунихран суух нь Там Дамжаадын тэлмэн үддгэгдсэн бадамлын хоо бүсгүй ажээ. Хүүхэн сайхан шулуунгуй хасыг гэлзуулах оноотой урт дан дээл өмсч тэгшгэн шилттэй гоолог хөлөөж иж усан ганс татан хөлөр. Ястой л нүгэлд нүглээс чиг айсангүй нүднийхэн сайхан үйж өгмээрэ гэсэн ардын дооны эзэн баймар талимаарсан гүн хар нүдэнд нь хүрээний түмэн амьтны оёоргүй их зовлон зүдүр нэг мөсөн шингээ юу гэлтэй гоник урчээ. Ява хөгшин хятад хилэн шахатай чоочгонсон хөлөөр намсхийн орж ирээд явган ширээ харчина. Бадамлын хоо гаасаас орж гөлрөн суусаар л зарцл ява өгний нүүр дөрөв мэнгэн хар бодоо цацсан юм шиг баарцаглан харагдхаагаад хүүхний гоник шингэснүүдийг унжсан зохин дороосоо өрөвдөнгөө ширтнэ. Энэ жил 28-тай Бадамлын хоо Там Дамжаадын амьдарсаар 3 жилийг үтжээ. Эрэм хэний ч нэг булаам энэ үзэсгэлэн цаахан бүсгүй дуудах нэр нь Бадам аж. Хүрээний зах бараадан ганц үнэний дэлэн шовтарч тарчиг хаан аж төрдөг асан тамжид авгаан ганц охин нь байсан. 16 дата Бадам охин хэр тааруу айлд хадамд гарсан ч түнд тэнгэр бурхан үр хөвгөд зайсангүй. Нөхөр нь хар дамжаа гэж 30-аад насны чадахгүй аж морины 8 эргүүлсэн хуумгай ир байгаад хэдхэн жилийн дараа гинтгэн хатгалга өвчнөр бурхны оронд оджээ. Хадам ихэн Бадамлын хуаг голомд залгах ганц ч үр төрүүлсэнгүй. Ир нөхрийнхөө толгойг залгисан суваа юм хэмээгээд төрхөмд нь гар хоосон буцаасан юм. Амьдрал юуны учир өөрт нь тийм хатуу хандсныг Бадам үл ухаарна. Хадмынхаасаа ганц баатан хувцастай гэртээ эргэж ирсэн Бадам дараа жил нь хайрт ижиг алдав. Санаж сарвах ахан дүүс муутай ганц бие бүсгүнхээр хавийн харцуул бууж мурдан үлийн үзнэ. Нэг л өдөр бүсгүй хүрээ орж амь зовхоор шидэж нутгийн чинэлэг айлаас шар тэргийн хөслөв нүүж хүрээнд ирсэн аж. Үүлэн хэдтэй орчлон арманд 20 дугаар зууны их үе за үндэсний эрхчлөөний хувьсгалын өмнөх үеийн хүрээний амьдрал их тод томроо төрслөгддөг. За энэ ихэнх хэсэгт гарч байгаа Бадам буюу Бадамлын хоо бүсгүй амьдрал бол энэ араманы зөвхөн эдрэтэ занглаг өгүүлсэн юм дүр байгаа. Цаашаа бол өөр дүрүүд ээлжлэн гардаг ийм зохиол. За тэгээд араманд Монгол ахуй амьдрал, шашны одоо зан үйл, за тэгээд ойсор таалцах, зугаа үг, үгэн тоглоом, ер нь Монгол ахуйтай холбоотой 20 дугаар зууны их үеийн амьдралын талаарх дэлгэрэнгүй төрслөл тод өгүүлэгддэг.